юм мэддэг юм шиг яриад байдаг нь бол их гай тарж байгаа шүү гэдгийг нь хэлэх хэрэгтэй байна. Ослогын хууль нэртэй байгаа боловч тэр хууль байхгүй байгаатай ер нь бол их адилхан шүү гэсэн нэг ийм санааг бол хэлье. Улсын төсвийн алдагдaltaй байж болно. Нэг шийдэл нь бол дампуурл гэж яриад. Монгол банкны хатар хараад бус байх чанараа ер нь маш эрчимтэй алдаж байна. Татвар хинээс авах юм бэ гэхээр одоо баяжуудаас авах хэрэгтэй шүү дээ. Одоо манай нийгэмд бол баяжууд бол ер нь замбраага алдлаа гэж байна. Төр гэдэг чинь юу юм бэ гэхээр цүнх баригчдыг хамгаалдаг цэрэг зэвсэгтэй цагдаатай даатгалын газар гэж. Төсөвт орсон асуудлаар зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр төсөв гэж ер нь юу байдаг лээ, ямар үүрэг функцтэй вэ? Төсвийг хэрхэн унших талаар бол нэлээд хэдэн жилийн өмнө бас тодорхой маш хялбаршуулсан тийм ярилцлагыг би өгөөд YouTube дээр тавигдчихсан байгаа. Тэгээ линк нь энд байгаа, та нар линкийг хараад бас тэрийг нэг аваад үзчихэд бол ер нь илүүдэхгүй байхаа гэж бодож байна. За мөн түүчлэн би сая өөрийнхөө нөгөө сая амар жаргал цэг.org сайтн дээр төсвийн философи ер нь энэ төсөвд орсон асуудал, за тэгээд төсвийн парадигма ер нь эргэж харах хэрэгтэй байна. Төсвийн ер нь үндсэн философи нь эдийн засгийн эрхчлөө байх нь чухал юм шүү гэсэн ийм санааг бас бичсэн. Тэгээд энийг бол бас линкийн энэ доор өгөгдөж байгаа, та нар бас хараарай. Тэгээд дээр ярьсан санаануудаа бас баяжуулаад зарим зүйлийг тодруулж ярья гэж бодсон юм. За энэ удаа бол төсвийн алдагдал өрийн тухай ярил л да. Тэгэхээр та нар бүгдээрээ мэдж байгаа саяхан эмч нар, багш нар цалин нэмэх шаардлага тавьж ажил хайсан. За тэдний шаардлага бол зөв зүйтэй гэж би өвдөө боддог. Гэтэл засгийн газар маань, сайд дарга нар маань бол мөнгө байхгүй гэж тайлбар тавьж байгаа. Тэгээ энэ бас тодорхой хэмжээгээр үнэн. Тэгээд одоо яах ёстой бэ гэсэн асуудал бол өөрөө ирэхгүй гарч ирдэг. Зүгээр би хувьдаа юу гэж боддог вэ гэхээр бол одоо хүн хамгийн чухал гэж ярьдаг, хүний эрүүл мэнд чухал гэж ярьдаг, хүний боловсрол чухал гэж ярьдаг, энэ тэргуун ээлжийн зорилтууд гэж ярьдаг. Тэгээ үнэхээр л тэргуун ээлжийн зорилтууд юм бол тэрнийх нь мөнгө нь санхүүжилт нь бол байх л ёстой. Энд ч одоо хүнээс илүү мега төсөл байхгүй гэл одоо том дарга нар мэдгдлээ гэдэг байгаа шүү дээ. Үнэхээр л тийм л юм бол тэр мөнгө нь байх ёстой гэж би хувьдаа боддог. Хэрвээ мөнгө байхгүй, энэнд одоо мөнгө тавьж чадахгүй гэж байгаа бол энэ тэргуун зэргийн зорилт биш юм байна. Зүгээр л популизм хийж одоо сүржгэнсэн ийм л одоо мэдгдэл байна гэж уншигдж байгаамаа. Монгол улсын төсөв бол алдагдaltaй яваад бол их олон жил болж байгаа. Тэрийгээ даваад Монгол улс бол өртөө болоод байгаа. Тэгэхээр Монгол улсын энэ төсвийн алдагдлын динамик, Монгол улсын өр дотор нь бол гадаад дотоод гээд хоёр хуваачиж байгаа. Дээрээс нь бас засгийн газрын өр өнтер гээд хувийн бизнесийн өр өнтер гээд хуваачиж байгаа. Энэ тоонуудыг бол та нарын графикаас бол харж болох байх. Гэхдээ энд бол нэг өртөө байна гэдэг одоо төсөв алдагдaltaй байна гэдэг бол гайхаа сандраал одоо өмнөдөх шаардлага бол байхгүй л дээ. Монголын эдийн засаг маань шинэ тогтолцоонд шилжиж байгаа. Эдийн засаг дотор бид нар бүтцийн өөрчлөлт хийх гэдэг ингээд нэлээд оролдож байгаа. Тэгээ ийм нөхцөлд бол төсвийн алдагдaltaй санхүүжилтийн механизм гэж байдаг. Түүнийг бол бид нар бүрэн дүүрэн одоо ашиглаж чаддаг байх хэрэгтэй юм. Тэрийг ашиглаж мэддэг байх хэрэгтэй юм. Төсөв заавал баланслагдсан байна гэж яриад байна гэдэг бол яг Монголын эдийн засгийн нэг динамик ийм хурдан түргэн өөрчлөгдөж маш их олон асуудлыг даруй шийдэх шаардлагатай байгаа. Энэ үед бол өөрсдийнх нь гар хөлийг тушаад байх одоо хэрэгсэл болчиход байгаа. Тэгэхээр бол заавал баланслагдсан байх гэж өөрийнхөө гар хөлийг тушаад байх бол шаардлагагүй. Хамгийн гол асуудал нь бол тэр зээл тавьсан ч гэсэн одоо үүсгэсэн ч гэсэн тэрийг үйлчлэх хэмжээний экспортын орлоготой бид нар байж чадж гин үгүй юу гэдэг л асуудал байж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нар одоо олигтойхон шиг бүтээгдэхүүнээ гадагш нь гаргаад экспортод гаргаад энэчнээсээ орлого олж байгаа бол тэр орлогоороо эргүүлээд бид нар тэр одоо тавьсан өр зээлээ бол барагдуулаад явах бүрэн болцоотой. Тэгээ ер нь зүгээр энэ дээр нэг зүйлийг давхар ингээд хэлэхэд бол манай энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань нэг дэндүү одоо болох байна гэж хэлэхэд хаашаа нэг тийм макро эдийн засаг гэдэг юм уу, микро эдийн засгийн нэг хэдэн сурах хүчгээр байдаг хэдэн постулатуудыг механикаар ойлгоод тэгээд тэрийгэ төрийн шийдвэр гаргах, улс орныг удирдах одоо хэрэгслийнхаа хэмжээнд одоо ингэж ярьж бас нэг юм мэддэг юм шиг яриад байдаг нь бол их гай тарж байгаа шүү гэдгийг нь хэлэх хэрэгтэй байна. Төсвийн алдагдaltaй байлаа гэхэд бол тэрийг залах тухай асуудал бол хамгийн гол асуудал. Харамсалтай манайх зарим жилүүдэд бол ер нь мөнгийг бол баруун солгоогүй тараасан. За тэгээд тэрнээсээ болоод эдийн засгаа бол одоо хүнд байдалд бол оруулж ирсэн. Тийм учраас бол олон улсын санхүүгийн
байгууллагууд, олон улсын валютын сан, Дэлхийн банк гэх нэг бусад байгууллагууд чинь хурж ирээд та нар ингэж одоо баруун цалгаагүй хамаагүй зараад ээж болохгүй. Энийгээ бас нэг жоохон зэгцтэй замбраатай байлгахгүй бол энэ улс орны эдийн засаг эцэн шүү дээ гэдэг. Тэгээ явсаар гоод нэг хэдэн хязгаарлалтуудыг тогтоодог болох тухай одоо шаардлага маягийн юм тавьсан. Тэрийг манайхан хүлээж аваад хуульчилсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол prudential ratio гэж ярьдаг. Тодорхой хэмжээний одоо хувь хэмжээг ингээд хязгааруудыг тогтоогож өгчихсөн байх. Жишээтэй тухайлбал одоо төсвийн алдагдал бол дотоодын нийт бүтээгдэхүүний тэдэн хувиас хэтэрч болохгүй ч гэдэг юм уу. Эсвэл одоо өөр одоо тэдэн хувиас хэтэрч болохгүй ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн ингээд нэг тодорхой хязгаарлалтууд тавьдаг гэсэн. Тэгээ тэрийг хуульчилчихсан байгаа. Тэгээ хууль нэгэнт хууль эмчин дээрээ биелүүлэл явж байгаа бол одоо гайхамшигтай байна. Харамсалтай нь манай эдийн засгт бол тийм юм бол бас байхгүй болчихсон. Ягаад гэвэл улс төрийн шалтгаан тэгээд тодорхой одоо шалтгаанаар тэр хуулиа бол хүссэн үедээ ер нь байнга шахуу өөрчлөлдөг болж байна. Тэгэхээр одоо юу гэж хэлж болох вэ гэхээр үнэндээ бол ослогооны хууль нэртэй байгаа боловч тэр хууль байхгүй байгаатай ер нь бол их адилхан шүү гэсэн нэг юм санааг бол хэлье. За дараа нь энэ улсын төсвийн алдагдал өрийн тухай ярихдаа нэг зайлшгүй хүндэх асуудал бол угаасаа энэ өрийн философиг бол бид нар бол маш зөв ойлгож шийдвэр гаргахтаа ашиглах хэрэгтэй. Би зүгээр ганцхан жишээ хэлье. Одоо өрх гэр дээр аваад үзэхэд бол чиний өрхийн орлого, зарлага хоёр бол одоо аль болохоор орлого нь бол зарлагаасаа даваад ингээд явж байгаа. Тэгээд зарлагын даваад эхлэхдээ бид нар бол одоо сандраад өөрийнхөө зардлаа хэмнээд ч юм уу орлогоо нэмэгдүүлэх арга замуудыг хайгаад ингээд явдаг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол яг тэр нэг орлогодоо нийцсэн одоо зардал гаргаад ингээд нэг тэнцвэржүүлээд одоо манай монголоор бол хүнжлийн хоёроор хөлөөж ийгээд ингээд амьдэрдэг. Тэгээ энэ бол та бид нар эцэг их одоо өрхийн тэргүүнч гэдэг юм уу юу гэдэг өрхийн хэмжээнд бол яг нэг юм сэтгэлгээгээрээ бол ингээд нэг эрүүл сар улаанаар юм тандаад явцдаг. Гэхдээ бид нар чинь эргэн хүнийхээ хувьд ч юм уу асуудал тандаад ирдэг. Эргэн болоод ирэхдээ эсвэл сонгогч болоод ирэхдээ ердөө хэн илүү их амлаж гин тэрийг дагаж намирсаар угаа тэгээ эцсийн дүндээ бол одоо яах вэ гэдэг нэг юм хүнд байдалд бол ороод байгаа юм л да. Тэгэхээр энэ улсын төсвийн алдагдал гэдэг юм чинь энэ өөр гэдэг чинь гүн утгаараа бол хойшлуулсан татвар гэж ойлгож байгаа цөмөр. Өөрөөр хэлэх юм бол бид нар чинь улс чинь бас нэг төсөв гэдэг юм чинь орлого зарлах гэсэн нэг хоёр юмтай байгаа шүү дээ. Тэгэхээр орлого хуримтлуулж олохын тулд бол үндсэн гол хэрэгсэл нь бол татвар л байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар илүү их зарцуулаад байна гэдэг чинь бол ирээдүгээсээ бид нар одоо зээлж амьдраад байна гэсэн үг. Ирээдүйд байгаа хүмүүс чинь тэрий чинь хизээ нэгэн цагт бас л төлөх ёстой байхгүй юу. Тэгэхээр тэд нар чинь нөгөө татвараал нэмэх асуудал гараад ирж байгаа. Тэгэхээр ирээдүйд одоо хураах татвар юм аа. Энэ өнөөдрийн өр гэдэг байгаа юм чинь. Өнөөдрийн улсын төсвийн алдагдал гэдэг байгаа юм чинь. Энэ чинь гүн утгаараа хойшлуулчихсан татвар юм шүү. Бид нар ирээдүйд ач 30 нартаа одоо дараагийнхаа үедээ энэ татварыг л одоо ногдуулах татварын хэмжээг бол нэмээд байна гэсэн үгүй. Энэ утгаар нь бид нар аваад үзэх юм бол энэ улсын төсвийн алдагдал энэ улсын хэмжээний өр гэдэг чинь бол үе хоорондын харилцааны асуудал гараад ирчихэж байгаа. Манай өмнөх үе гэж байсан. За одоо бидний үеийнхэн байж байна. Бидний дараагийн үеийнхэн байж байна. Тэгэхээр энэ үе хооронд ингээд ямар шилжүүлэг явагдаж байдیں۔ Энэ үе хоорондын ямар хөө янзын харилцаа байдیں бэ гэдгийг л одоо бид нар яриад байгаа. Эдийн засгийн хэлээр бол үе хоорондын трансфер гэж нэрлэдэг. Тэгээд бид нар тэр дараа нь үе маань гарч ирээд одоо бид нарыг хараад зүхэд одоо энэ ёстой нэг ачин нөхдүүд байж тээ бидний ирээдүйг хулгайлчихсан байж тээ гэдэг одоо сувхуугүй юу гэдэг асуудал бол маш чухал асуудал. Тэгэхээр энэ улсын төсөв гэж бид нэр яриад байгаа, улсын төсвийн алдагдал гэж яриад байгаа, улсын одоо төсвийг дагаад үүсэж байгаа тэр өрийн тухайн асуудлыг ярихдаа ирээдүйдээ бид нар одоо чухам юу үлдээх гээд байгаа вэ гэдэг энэ нэг зүйлээ бас нэг нэлээд сайн бодож өөр хүүхэд ач хүчнараасаа зээлдэж байгаа шүү. Та нар татварын төлөө шүү гэж ингэж одоо ямиг хойшлуулж байх нь зөв үү буруу юу гэдгийг бол нэлээд сайн бодох хэрэгтэй. Тэгээ энэ талаар бол манай шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол бас нэг ойлголттой байх ёстой юм аа. Энэ өр гэдгийг чинь бид нар одоо засгийн газрын өрч байна уу, орон нутгийн байна уу, нийгмийн даатгалын өр байна уу, ямар ч
төрлийн өөр байсан гэсэн энэ жохом юунд нөлөөлдөг вүлээ, яаж нөлөөлдөг вүлээ гэдэг талаар бол бас нэг тодорхой хэмжээний ойлголттой байх хэрэгтэй юм. Банкны зээл одоо авах гэхээр хүүн маш их өндөр байна гэж бид нар гомдол мэдүүлдэг. Нэг машина даадах, нэг ямар нэгэн гэрийнхэн хэрэгслийг даадах гэхээр даатгалын төлбөр нь өндөр юм байна гэж бид нар гомдол гаргаж байдаг. Гэх мэтчлэн тэгэл капитал хуримтлал ихтэй хуримтлалын их усүр нь байхгүй болж байгаа. Ханш гэхээр одоо ер нь хайчлуулаад зөндөөлийн болдог. Худалдааны тэнцэл энэ төр гэдэг ингээд өөрөөр хэлэх юм бол тэр улсын төсвийн алдагдал гэж яриад байгаа юм. Тэр улсын төсвийн үүсэт байгаа тэр өр гэдэг юм чинь бол саяны миний нэрлээд байгаа юмнуудад бол бүгдээрэнд нь нөлөөлд юм. Тэгээ тэр утгаараа эн чинь бол шууд юм уу эсвэл одоо тойроо замаар та биднэрт бол шууд нөлөөлж байгаа шүү гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За энэ төсвийн алдагдал бол ерөнхийдөө бол ганцхан манад ч биш дэлхийд яриалуудаа байж байгаа зүйл, өөрийн асуудал бол байж байгаа зүйл. Гэхдээ энийг ер нь яаж шийдэж ирсэн бэ гэснэг бяцхан түүх эргэн сануулхад бол ердөө үндсэндээ хоёрхан аргал байгаа юм л да. Нэг нь уламжлалт арга гэж одоо хэлье. Тэр нь бол юу юм бэ гэхээр бол эдийн засаг хүндрээд болохоо байгаад одоо юм болсон үед бол бас тодорхой хэмжээний зээл аваад өр тавиад тэгээд явдаг. Тэгээд тэр зээл нь улжид дотоодоос авч болно. Айласгүйхаас авдраа авах энэ гэсэн үг биш үү? Тэр чинь дотроос л тэр ямар бололцоо байна. Тэрийг одоо ажил гэсэн үг. За гадаадаас зээл авах бүр болохгүй бол одоо хажуу айлаас очиод ч юм уу зээл авдаг асуудал байж байгаа. Тэгээ энэ бол тухайн үедээ бас нэг асуудлыг шийдээд ингээд явагддаг нэг ийм механизм, нэг ийм юм байсан. За хямрал дуусчихлаа. Нөхцөл байдал хэвэн болчихлоо гэдэг юм бол энэ үед бол нөгөө алдагдлаач багасгаад, өрөөч багасгаад тэгээ ингээд явна. Энийг бол зүгээр эдийн засгийн одоо ерөнхий нэр томьёо оруулан мөчлөг сөрсөн бодлого гэж ярьдаг. Тэгээд энэ мөчлөг сөрсөн бодлогыг явуулаач гэж манай одоо эдийн засгч нар олон улсын санхүүгийн байгууллагууд бол байнга манад сануулдаг. Харамсалтай нь манад бол энэ бол юм байхгүй. Нөгөө бололцоотой үедээ ч гэсэн яста самнаа зүгээр бөө мөнгөтэй болчихлоо гэж баруун сулгаагүй салгаад тэгээд эцсийн дүндээ маш хүнд байдалд орж байгаа. За энэ бол яг би уламжлалт арга нэг иймэрхүү ямар манайх ч ингэж одоо яваад байгаа дэлхийн бусад орнууд ч гэсэн ерөнхийдөө ингээл нэг яваад байсан. 20 дугаар зууны сүүлч 21 дугаар зуун одоо гараад 25 жил болчихсон байж байна. Тэгээ энд нэг шинэ феномен, нэг шинэ тийм сонин үзэгдэл гарч ирж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр хямралын үед ч гэсэн ялгаа байхгүй. За нөхцөл байдал хэвийн болсон ч гэсэн төсвийн алдагдал улмаар өөр бол ер нь нэмэгдэх хандлагатай болчихсон. Нөгөө хэвийн болох дээр тэр нь багасдаг гэдэг чинь байхгүй болчихсон. Улам л нэмэгдээд идэг. Нөхцөл байдал хэвийн байсан ч гэсэн улам л нэмэгдээд идэг. Тэгээ энэний учир шалтгаан юу вэ? Тэр гэдгийг бол одоо судлаач нар янзаар л үзэж харж янзаар тайлбарлаж байгаа. Зүгээр энэ дотор нэг тайлбар нь бол юу юм бэ байдаг вэ гэхээр тэр төрийн тогтолцоотой холбоотой, ардчилсан төрийн тогтолцоотой холбоотой юм а гэсэн ийм тайлбар хэлээд байгаа. Тэгэхээр та нар анхаараар улсын төсвийн алдагдал гэж бид нар яриад байна, улмаар үүсэж байгаа өр гэж яриад байна. Тэр чинь ингээд яваад явсаар байгаад төрийн тогтолцоотой чинь холбоотой болоод ирж байна. Тухайлбал одоо ардчлал гэж байна. Ардчлал гэхтэр чинь бид нар бол хамгийн түрүүнд сонгуул гэж ойлгодог шүү дээ. Сонгуул гэдэг юм бол одоо эцсийн дүндээ бол амлалт болоод хувирчиж байгаа. 49 төгрөг нэмнэ. Ингч амьдралыг чинь сайжруулна. Одоо дор дандаг дулмаг улстай хачин сайхан амьдруулна. Тийм ч мөнгө өгнө, ийм ч мөнгө өгнө гэдэг. Улс төрийн намууд бол сонгуульд ер нь ялжлаа байл юу ч хийхэд бэлэн байгаа. Улс төрчд бол сонгуульд ялахын тулд бол юу ч хийхэд, юу ч амлахад бэлэн байгаа. Тэгээ тэр популизм нь явсаар байгаад асар их ачаалал улсын төсвийн зарлах талд нь хүрээд ирдэг. Амлалтаа бол биелүүлэхээс одоо өөр аргагүй болчдөг. Хэрвээ чи амлалтаа биелүүлэхгүй бол дараагийн сонгуулиар одоо яваад өгнө. Тэгээд эрх мэдлээсээ салчихна. Тэр эрх мэдлээсээ сална гэдэг бол тэр хүмүүст бол хүнд цохилтолтой. Тийм учраас бол одоо амлалтаа биелүүлэх гээл ингээл элдв янзын нэг зардлыг гаргах гал тэгээ эн чи явсаар яваад нөгөө улсын төсвийн алдагдал гэдэг юм чинь болчихж байгаа юм. Ер нь эдийн засгаас үүдгэж байгааг бол та нар бэлхнээ харж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бол би нэг тийм оршил маягаар одоо ярьж байна. Одоо тэгээд нөгөө төсвийн алдагдал гэдэг юм чинь ер нь одоо яах ёстой юм, яаж хийх ёстой, тэр өөр гэдэг юмнууд чи яаж хийх ёстой юм бэ энэ гэдгийг бол жоохон дэлгэрэнгүй авч үзье гэж бодож байна. Би түрүү хэлсэн тийм улсын төсвийн алдагдaltaй байж болно. Тэрүүгээр бол заавал одоо баланслуулаад одоо
цаашгүй ингэж гар хүлээ өвөө ядах шаардлага байхгүй. Яагаад гэвэл улс орны эдийн засгийн өөрийнх нь онцлогоос тухайн нөхцөл байдалд ямархуу янзын асуудлыг шийдэх гэдэг бол ямархуу динамиктай өрнөж байгаа үлээ гэдгээс хамаарат улсын төсвийн алдагдлыг бол одоо их бага байлгах тухай асуудал бол гарцаагүй гарч ирдэг. Энийг бол бас давхар бодолцох ёстой. Гэхдээ зүгээр ерөнхий утгаар нь аваад үзэх юм бол улсын төсвийг алдагдaltaгүй байлгая, ашигтай байлгая гэх юм бол биднэрт бол ямар ч болсон тэр нэг төсвийн алдагдлаас үүсэж байгаа эдийн засгийн дарамт одоо тэр хохирлуудыг минимальны түвшинд нь авцрия гэж байгаа юм бол биднэрт хэд хэдэн шийдэл байгаа. Зүгээр онлын хувьд хэд хэдэн шийдэл гэж одоо хэлж болох юм. Нэгдүгürt нь бол эдийн засгийн өсөлт. Эдийн засгийн өсөлт ингээд өндөр байхад бол улсын төсвийн алдагдал гэж бол үнэхээр хайгаад ах юм байхгүй. Эсвэл одоо өөрөө үүсч чана одоо тэрийг төлж чадахгүй тэгээд одоо өөрөө үйлчлэх гээд бөөн төлбөр өөрөнд дуннаа энэ төр гэсэн санаа зовх юм байхгүй. Та нар бол бүгдээрээ мэдж байгаа манай орн чинь нэг хэсэг 10% гарчихсан 10 нэмэх хувь давж байсан шүү дээ эдийн засгийн өсөлт маань. 17% эднэр хүрээл байжсэн. Дараа жил нь 11%-тай энэ төр явж байсан. Тэгэхэд бол алдагдал өрийн асуудал бол эрдээ хин ч ярьж байгаагүй, тоодогч байгаагүй. Тэгээд гайхамшигтай сайхан байсан. Бараг ийш нь ингээд нулим хотолтын ч нулимсан газар болгон л мод ургаад байсан. Тийм гайхамшигтай сайхан үнийг 2-3 жилиг бол бид нар бас үдсэн. Тэгээ яагаад тийм гайхамшигтай эдийн засгийн өсөлт гарчихсан бэлээ? Юу болсон бэлээ тэр үед гэдгийг бол эргээд санах хэрэгтэй. Тэр үед бол ердөө л хоёрхан зүйл байсан шүү дээ. Оюутлага байсан. Оюутлага байсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт байсан. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг хангахад өнөөдөр манай Монгол шиг бүтцтэй эдийн засгтай улс орны хувьд бол гарцаагүй энэ гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг бол онцгой чухал юм аа. Энийг бол тал бүрээс нь дэмжих ёстой байна. Энэ үнд бол хажиглаад авах шаардлага байхгүй, хардаад авах шаардлага байхгүй. Энийг харин зөв одоо зохицуулаад, удирдаад арх ашгаа хангаад явах ёстой маа гэсэн ийм л одоо зүйл байгаа юм. Тэгээд ер нь эдийн засгийн өсөлтийг ингээд энэ бол яг гаднаас ингээд хөрөнгө оруулаад ирж байгаа чинь гаднаас орж ирж байгаа нэг тийм экзоген одоо хүчин зүйл гэж бодъё. Эндоген хүчин зүйлс дээр нь аваад үзэх юм бол эн чинь явсаар бол бүтээмжийн асуудал байгаа байхгүй юу? Илүү бүтээмжтэй л байх хэрэгтэй эдийн засаг маань. Өнөөдөр 1 төгрөг зарсан бол тэр нь эргээд маргааш 1 төгрөг 10 мөнгө болол бид нарт ирдэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бүтээмжийн асуудал, энэ бүтээмжийн асуудал чинь бол макро эдийн засгийн түвшинд ч гэсэн яригдчих байх хэрэгтэй, микро эдийн засгийн түвшинд ч гэсэн яригдчих байх хэрэгтэй. Харамсалтай нь энэ хөдөлмөрийн бүтээмж гэдэг тухай ер нь яриха болцоход байна л да. Тэгээ энэ баг одоо мартагдчих байх шиг байна. Би ямар ч болсон энэ эрхэм гишүүд энэ сайд дарга нарын амнаас бол ер нь энэ хөдөлмөрийн бүтээмж гэсэн үг унж яхахыг бол ер нь санахгүй байна. Тэгээ бүтээмж нэмэгдэхгүй бол улс орон хөгжинэ гэж байхгүй. Энийг ердөө цөмөр маш сайн ойлгож хэрэгтэй. Энэ total factor productivity гэдэг нь үйлдвэрлэлийн орцын ашиглалтын тухай асуудал шүү дээ, тийм ээ. Үйлдвэрлэл явуулахад ямар одоо хүчин зүйлс нөлөөлдөг вүлээ. Тэдний одоо бүтээмж нь ямар хөө янзтай байх вүлээ гэсэн нэг юм ойлголт байдаг. Тэгэхээр энэ фактор чинь бол тасралтгүй өсөж байх хэрэгтэй. Дараа нь эн чинь юу болж хувирдаг вэ гэхээр тэр production possibility frontier гэж байгаа үйлдвэрлэлийн боломжийн мөрөө гэж одоо манай эдийн засгийн ухаанд бол орчуулад байгаа. Энэ мөрөө маань бол тэлж байх хэрэгтэй байхгүй юу? Тэлж байх хэрэгтэй. Тэгэхдээ тэр нөгөө орцуулж байгаа зүйл маань хэр зэрэг илүү өгөөчтэй, үр дүнтэй байна вэ гэдгийг л одоо бүтээмжтэй байна вэ гэдгийг харуулдаг ийм одоо зүйлээ. Тэгэхээр тэр улсын төсвийн алдагдлын асуудал, өрийн асуудлыг шийдъя гэдэг байгаа бол энээс айхгүй одоо санаа амар сууя гэж байгаа бол эдийн засгийн өсөлтөө л хангах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтөө хангахын тулд бол бид нарт бол технологи хэрэгтэй болж байна. Нөгөө бүтээмжийг чинь сайжруулдаг, дээшлүүлдэг технологи гэдэг ихлээр чинь заавал машин механизм гэж ойлгож болохгүй. Удирдлагын технологи бас байж болно шүү дээ. Шийдвэр гаргадаг технологиуд байж болно. Тэгэхээр энэ бүх юмнуудыг бол бид нар эзэмших ёстой маа. Технологи одоо жишээ нь машин механизм тоног төхөөрөмж гэдэг чинь технологи оруулж ирье. Технологиг одоо ингээд сайжруулъя гэх юм бол энэ чинь хөрөнгө оруулалтын асуудал болчихж байгаа. Хэрвээ бид нарт өөрт нь мөнгө байгаа бол одоо тэрүүгээрээ сайхан худалдаж аваад орчин үеийн гайхамшигтай сайхан технологиудыг оруулж ирээд ингээд хөгжиж явчих болж байна. Хэрвээ чамд мөнгө байхгүй бол гаднаас л оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Мэддэг чаддаг тэр know how гэж яриад байгаа юм энэ бол бид нар авцараа тэрийг дагсан тоног төхөөрөмж төр элдв янзын юмнуудыг авцараад ингээд одоо бид нар эдийн засгаа өсгөж явах хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг юм чинь бол
эцсийн дүндээ юу болж хувирдаг вэ гэхээр хуримтлал болоод хувирчиж байгаа. Хуримтлал үүсгэж байж, хуримтлал бий болгож байж, тэр хуримтлуулсан юмараа бид нар технологи хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь бид нар одоо орчин үеийн тэр төхөөрөмж технологи элдв янзын юмнуудыг бол авцрах тухай асуудал байгаамаа. Тэгээ манай эдийн засгийн хувьд ингээд аваад үзэхдээ Монголын эдийн засгийг ингээд суу татаад босгоод ирэх технологи гэж бол үндсэндээ бол байхгүй шүү дээ. Тэгээ байх чинь нөхцөл алхах үннийг хэлэхэд бол яг гэвэл манад бол суур шинжлэх ухаан гэж олигтой хөгжөөгөө шинжлэх ухааны санхүүжилт маань одоо хэдэн хувь байгаа билээ яриалдаг энэ ихтэй сургуулиуд дээр одоо судалгаа шинжилгээний ажлуудыг санхүүжүүлдэг юмнууд нь юу яа вэ? Аж ахуй нэгж байгууллагууд бизнесийнхэн бүр тэр нөгөө морь бүх одоо элдв янзын юмдаа бол асар их хэмжээний шагнал урамшуулдаг мөртлөө нэг судалгаа хийж байгаа багшд бол нэг судалгааныхаа зардлыг гаргаад өгч чадахгүй. Тэгэхээр тэр соёл, тэр механизм, тэр тогтолцоо бүрдээгүй байхад бол бид нар нэг гайхамшигтай шинэ технологитой болно гэж бол өнөөдөр бол горьтоход бол хэцүү байгаа. Зүгээр дээр бид нарт бол болцоо байна. Одоо жишээ нь юу гэдэг юм манай Монголд чинь биотехнологийн тухай нэлээд ярьж байсан. Тэр нэг булчирхай байдаг шүү дээ нөгөө тэрийг чинь одоо ашиглаад нэг гайхамшигтай сайхан нундаг гаргаж аваа. Тэгээд тэр нь бол дэлхий дээр бол ер нь гайхамшигтай бүтээгдэхүүн болол ер нь Монголыг баяжуулах юм байна гэсэн. Гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө боломжууд байсан нэг үйл байгаа. Бас зарим нэгэн хөрхэн амтд судлаачд бас нэг юм хийгээл оролдол байгаа юм. Тэгэхдээ өнөөдөр бол ер нь бид нар бол товчхондоо ярих юм бол энэ технологи хөгжөөд эдийн засгийг суугсаад алдагдал өрийн асуудлыг шийдэж явах магадлал бол 20 жилдээ бол бага юм шиг байна. Дараагийн нэг эдийн засгийн өсөлттэй холбоотой нэг асуудал бол юу юм бэ гэхээр бол энэ эрүүл мэнд хэмэл оюун ухаан, цахим эдийн засаг гэх мэтчлэн одоо юмнуудыг бол ярьж байгаа. Тэгээ энэ бол одоо гайхамшигтай зүйл энэ төр гэсэн яриа бол өрнж байдаг. Гэхдээ манайхан дахиад нэг зүйлийг бодох хэрэгтэй. Тухайлбал бид нар одоо мал аж ахуйгаа бол одоо газар тариалангаа гэдэг юм уу юу гэдэг нь аж үйлдвэрч гэдэг юм уу эрчим хүчний үйлдвэрлэл за эсвэл тэр уул уурхайгаа бол эдийн засаг гэж ойлгоод байгаа. Эдийн засгийн салбар гэж ойлгоод байгаа. Тухайлбал боловсруулалтыг бид нар эдийн засгийн салбар гэж ердөө ойлгодог. Эрүүл мэндийг эдийн засгийн салбар гэж ойлгодог. Гэтэл манайхан ч өөрсдөө хятад руу яваад эмчилүүлж байна. Одоо их Солонгос руу очиод эмчилүүлж байна. Нөгөө Таиланд руу очиод эмчилүүлж байна. Тэнд чинь тэр эрүүл мэндийн салбар гэдэг чинь бол бүхэл бүтэн эдийн засгийн маш хүчрхэг одоо салбар болчихсон байх жишээтэй. Тэгэхээр Монголын төр энэ эдийн засгийн бүтцийг өөрчлөнө, бодлогоо одоо шинжилнэ, шинэ парадигм шилжнэ энэ гэдэг бол хамгийн наацх нь эдийн засгийн салбар гэж одоо юу хэлэх вэ гэдгээ ядаж нэг шинээр ойлгох шаардлагатай байгаамаа. Зөвхөн энэ дэр би бол одоо шинэ технологи гарч ирэл хамаг асуудал шийдэгдэж чана гэж ингэж туулшраад бас хэрэггүй гэж бодож байна. Ягаад гэвэл хийсэн маш их хэмжээний судалгаанууд байдаг. Тэр судалгаагаар бол юу гарч ирсэн бэ гэхээр шинэ технологи нэвтрээд тэгээ эдийн засгийн өсөлт бол бас тийм огцом гараад ирдэггүй юм байна гэсэн тийм одоо яг баримтжуулсан судалгаанууд бол их байдаг. Тухайлбал одоо 1980-ад оны үед бол интернет гарч ирж байгаа. За одоо ердөө ингээл бүх юм өөрчлөгдлөө. Одоо энэ интернет гэдэг чинь улс орны эдийн засгийг ер нь гайхамшигтай босгоод ирд юм байна гэсэн. Энэ маань бол яг эдийн засгийн өсөлтөнд бол нэг тэгж хүчтэй нөлөөлөд бүр суг татсан тийм өөрчлөлтийг бол одоо сансан хэмжээнд хүрсэн тийм өөрчлөлтийг бол хараахан авцраагүй. За өнөөдөр хэмэл оюун ухаан гэж шүүгж байна. Тэгвэл энэ хэмэл оюун ухаанаар бүх асуудал шийдэгдэж байгаа юм шиг байж байна. Энэ үнэхээр чухал, энэ бол гайхамшигтай зүйл. Гэхдээ энэ бол бидний хүсэн хүлээгээд байгаа нэг улсын төсвийн алдагдал, өөрийн асуудал энэ бүх юмнууд ингээд шийдэж хэмжээний тийм эдийн засгийг суг татаад босгоод ирсэн одоо өсөлтийг авцарна гэдэг бол бас эргэлзээтэй байгаа шүү. Тэгээд цаана юу үлдэж байгаа юм бэ гэхээр бол манайд одоо яг бодтой өнөөдөр аваад хэрэгжилж болохоор салбар бол уул уурхайлаг байхгүй юу? Оюутлогой байж байна, таван толгой байж байна. Одоо та нар бүгдээрээ мэдж байгаа газрын ховор элемент гэдэг дэлхий дээр одоо ердөө хамгийн том асуудал болж байгаа шүү дээ. Хамгийн халуун сэдв Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч чинь энэ дээр бол одоо ердөө өдөр шөнөгүй ярьж байна. Хятад бол энэ газрын ховор элементээр одоо ямар байр суурьтай байгуул энэ таблиц дээр та нар харагдаж байгаа хэдэн жилийн өмнө хэдэн хувийг эзэлж байсан. Одоо хэдэн хувийг эзэлж байна. Нийтдээ бол 90 бян дураг бол нэг 400,000 тонн газрын ховор элементийг олборлож байгаагийн 270 нь бол одоо хятад улс гэсэн тоо байдаг санагдаад байна. Манайх бол тэн дотор бол тэр одоо дэлхийг тодорхойлж байгаа орнуудын дотор бол ороогүй байгаа. Гэхдээ манайд бол газрын ховор элемент бол байгаа. Энэ дээр бол маш их ирээдүй байгаа
гэж бид нар үздэг хэдий боловч үнэн хэрэг дээр эдийн засгийн бус шалтгаанаар энэ уул уурхайгаа хөгжүүлж чадахгүй байна. Энэ газрын ховор элементаа бол бид нар ашиглаж чадахгүй байна. Манай эх орончдын л хаалтан дотор авч байгаа шүү. Тэр эх орончд гэдгээ бол энэ эх орончдын ачаар бид нар энэ газрын ховор элемент гэдэг энийг бол өнөөдөр ашиглаж чадахгүй байж шүү. Тэр халзан бүрэгдээ энэ төр гэл юм байж байна. Асар их болцоо алдаад байгаа байхгүй. Уул нь бол яг бодтой өнөөдөр ингээд аваад эдийн засгийн өсөлтийг тэр нөгөө 10 хэдэн % хүргэжсэн тэр суг өсөлтийг чинь өргөд явах юм чинь бол энэ газрын ховор элемент ер нь уул уурхайн салбар. Тэгээ энэ дээрээ бид нар нөгөө популизм гэдэг юмд автагдаад төрн төмөр нүрээ гаргаж чадахгүй явсаар угаад ингээд ийм хамаг юм унтраад байх шиг байна. Гэхдээ ямар ч болсон зүгээр тэр эдийн засгийн өсөлт өөрөөр хэлэх юм бол тэр улсын төсвийн алдагдлын асуудлыг шийдэх, өрийн асуудлыг шийдэх нэг гол хүчин зүйл нь бол гарцаагүй эдийн засгийн өсөлт байна. Манайд бол яг 21 хэдэн жилдээ бол уул уурхайгаас өөр гарамгай эдийн засгийн өсөлтийг авчрах салбар алга байна гэдгийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Би өөртөө юу гэж боддог вэ гэхээр бол уул уурхай бол эцсийн зорилго биш. Энэ бол завсрын манай улсад асар их хэрэгтэй байгаа тэр анхан шатны хуримтлалыг бий болгох хэрэгсэл гэж боддог. Тэгээд тэр анхан шатны хуримтлал гэдэг юм чинь бий болоод ирэхтэрээ тэрүүн дээр тулгуурлаад бид нар жинхэнэ газар шороогоо ухах биш Монгол хүнийхээ оюун ухаанаар тархийг ухаж амьдрах стратегийн зорилт маань бол биелэх юм аа. За бид нар бол улсын төсвийн алдагдал, өрийн тухай асуудлыг ярьж байгаа. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд энэ асуудлыг шийдэхэд нөлөөлж болох хүчин зүйлсийн тухай асуудлыг ярьдаг. Нэг шийдэл нь бол дампуурал гэж яриад байгаа. Энэ бол бас их сонин зүйл. Өөрөөр хэлэх юм бол чи нэгэн тал орлого олж чадахгүй байгаа. Зарлага чинь бол хэтэрчээд байгаа бол дампуурал зарлахаас өөр аргагүй гэж яригддаг. Манай зүгээр энэ дашрамд нэг зүйлийг анхааруулхад бол манай аж ахуй нэгж байгууллагууд бол энэ дампуурлын тухай хууль гэдэг юмыг бол ер нь эргэлж мэддэггүй маа. Энэ тухай ер нь ойлголт бол байхгүй. Тэгээ манай монголчуудын тэр тарих толгоонд нь сэтгэлгээнд нь бол тэр дампуурл гэдэг үг маань сөрөг агуулгатай зүйл л дээ. Тэр нэг соёлын юм байд юм, уламжлалын юм байд юм уу, ямар ч болсон байдаг юм шиг байна. Ингээд улсын төсөв чинь ингээд нэг санхүүжилтийн ивент бол засгийн газар өөрөө мөнгө болохгүй болох тэр бонд гаргаж байгаа байхгүй. Тухайлбал чинь өрийн бичиг гэж ярьдаг тийм бонд гаргалаа. За тэр гаргасан бонд чинь бол ингээд тодорхой хугацаанд бол би буцаагаад энийг чинь төлчихнө. Тэр болтол бол би чамд ингээд хүү төлөөд явж гин шүү гэсэн ийм л утгатай баримт бичиг штэ. Тэгээд нөгөө төсвийн алдагдлаа шийдэж чадахгүй болох дээр өөрөө шийдэж болохгүй болох дээр улс орнууд бол ингээд ерөнхийдөө дампуурал зарладаг. Тэгээд зөвхөн манайх бол одоохондоо тэр хэмжээнд хүрээгүй байгаа. Саяхан тэр нэг санхүүгийн рейтинг тогтоодог байгууллагууд хурж ирээд манай Монголд бие нэмэх BB энэ гэсэн нэг фич юу лээ хэдэн байгууллагууд маань бол эмэрхүү үнэлгээ өгсөн байгаа. Зүгээр түүх талаас нь аваад үзэх юм бол жишээ нь Спани улс гэдэг чинь тэнд чинь нөгөө орчин үеийн капиталист эдийн засгийн бас нэг эхлэн тавигдчихсэн улс орн шүү дээ. Тэгэхээр 1500 оноос 1800 он гээд 300 жилийн хугацаанд бол ер нь тасралтгүй дампуурал зарлж байсан. Байсгээл дампуурал зарлждаг. Тэгэл өөр зээлээсээ салаад ингээл цаашаа явдаг байсан. За сүүлийн үеийн жишээнүүд гэх юм бол чинь Оросын холбооны улс байж 1998 онд бол Кириенкогийн засгийн газар бол шууд дампуурал зарлж байсан шүү дээ. Бид нар өрийн бичгээ бол үнэхээр санхүүжүүлж чадахгүй байна. Өчнөө мөнгө төгрөг авсан уучлаарай гэдэг ингээд дампуурал зарлж байсан. Грек бол 15 онд дампуурал зарлж байсан. Венесуэл 2017 онд зарлж байсан. За Аргентин гэж бас нэг зовлонтой газар байна. Улс байна. 2001 онд зарлж байсан, 2014 онд зарлж байсан, 2020 онд зарлж байсан. Ийм түүх байдаг. Тэгээ зүгээр зарим эдийн засгч нар бол энийг бол бас янз янзаар судлаад ер нь байж болох зүйл гэж үздэг хэдий ч бүхэлдээ юу гэдэг нийт эдийн засгчдын бараг 95-аас илүү хувь нь бол энэ дампуурал бол тийм гайхамшигтай зүйл биш ээ. Энэ бол асар их хэмжээний сөрөг үр дагавартай. Тэгээд улс орны хувьд бол тэр төлж байгаа төлбөр нь бол хэтэрхий өндөр байдаг. Үндсэндээ бол улс орноо худалдаж чинь л гэсэн. Бусад орны мэдлэлд шилжүүлчих чинь л гэсэн үг дампуурал зарлана гэдэг бол.
Тэгэхээр энэ улсын төсвийн алдагдлыг одоо шийдэх, энэ өрийн асуудлыг шийдэхэд бол энэ дампуурл гэдэг нэг ийм хэрэгслүүр онлын хувьд байгаа боловч олон улс оронд хэрэглэгдэжсэн боловч бидний бол сонголт бол бас биш юм а гэсэн нэг ийм санааг хэлсэн. За дараа нь одоо юу хийж болох вэ? Ямар арга зам байна вэ гэдэг. Тэр 3 дахь дээр нь бол би одоо мөнгөний нийлүүлэлтийн асуудал, мөнгө хэвлэх гэж одоо ярьд юм да. Тэр тухайн асуудлыг бол яриа гэж байна. Мөнгө хэвлэл ирч байна. Өөрөө дарчих гэж. Тэгэхээр энэ өөрийн мөнгөнд тэмдэгтэр өөр тавьсан бол эдийн засгт бол дампуурл үүсэх ёсгүй гэж одоо үздэг, тайлбарладаг тийм одоо бас нэг тийм хандлага бий. Эн чинь бол ойлгомжтой шүү дээ. Бид нар одоо юу гэдэг нэг тэр бүм төгрөгийн өртөө байлаа гэхэд бол тэр бүм төгрөг хэвлээл тэгэл тэрийг өгчихнө гэж ингээл одоо асуудлыг шийдэж явчихна гэж. Төгрөгөөр өөрийнхөө мөнгөнд тэмдэгтэр бид нар одоо өөрийн бичиг гаргаад ингэсэн бол одоо бас нэг асуудал байж болж байгаа юм шиг байгаа юм. Хэрвээ өөр мөнгөнд тэмдэгтэр бол яах вэ? Доллараар одоо чинь өөр тавьчихсан байвал яах вэ? Юанаар тавьчихсан байвал яах вэ? Тэгээ энэ дэр чинь шал ондоо нөхцөл байдал үүсэт явчихж байгаа байхгүй. Тэгээ ер нь өөрийн мөнгөнд тэмдэгтэр ингээд өөр тавьсан ч гэсэн инфляц одоо мөнгөний нийлүүлэлтийг мөнгө хэвлсэн ч гэсэн эн чинь бол нөгөө бидний айгаад байдаг одоо санаа зовдөг нөгөө инфляц гэдэг юм руу чинь оруулчихж байгаа. Үнийн өсөлт рүү өргөжж байгаа. Тийм учраас бол энэ мөнгөний нийлүүлэлтийг Монгол банкнаас явуулж байгаа мөнгөний бодлого маань бол одоо бид нар инфляцаас ажина гэдэг ингээд мөнгөний нийлүүлэлтээ бүр ингээд зогсоочих юм бол эдийн засаг сүрчих. Эдийн засаг сүрчих нь шин ямар ч мөнгөгүй болоод цусны эргэлт байхгүй болоод зогсчихж байгаа одоо яг адилхан болчихж байгаа. Тийм учраас бол энэ мөнгөний нийлүүлэлтийг эдийн засгаа боомлохгүй, багалзуурдахгүй байх асуудал бол нэг талаасаа бол маш чухал асуудал. Нөгөө талаасаа бол мөнгөнийг одоо хэвлэж байгаа энэ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа нь инфляц болоод тууга тавьчихгүй байх одоо бас нэг асуудал байгаа юм. Тэгээ энэ хоёрын одоо тэр торгон мэдрэмж гэх юм уу юм торгон тэр нэг цэгийг олж зөв мөнгөний бодлого явуулна гэдэг чинь бол ер нь амаргүй зүйл л дээ. Амаргүй зүйл. Манад улс үеийн үед бол инфляц ингээл яваад байгаа. Үе ингээд цоглчих гээд байгаа шүү дээ одоо. Мөлхөө инфляц гэж ярьдаг, цоглож байгаа юу юучлээ давхиж байгаа инфляц энэ төр гэдэг ингээд янз янзын төвшөнд бид нар зүгээр судалгааны зорилгоор ангилж ярьдаг. Манад бол 10% заримдаа гараад явцдаг. Тиймэрхүү одоо юмнууд бол байж байгаа. Зүгээр үүх түүхийг аваад үзэх юм бол энэ инфляц ямар аюултай вэ гэдгийг бол би ганц хоёр жишээгээр хэлье л дээ. Тухайл одоо өнгөрсөн зууны тэр 20-р оны үед бол Германд бол инфляц бол үнэхээр тэнгэрт тулж исэн. Тэгээд нөгөө пивний газар орчход нэг кружка пив авчихад тэгээ уучаа буцаад очиод дахиад хоёр дахь авах гэтэл үнэ өсчихсэн байдаг байсан байгаа байхгүй. Тийм учраас л хүмүүс пив авахтай бол шууд 4-5-аар нь авч байсан байх жишээтэй. Тэгээ ер нь бол үнэ гэдэг бол хязгааргүй болсон л доо. Тэгээ энэний нэг хамгийн аимшигтай үр дагавар нь юу болсон бэ гэхээр бол Гитлер засгийн эрхэнд ирсэн. Гитлер засгийн эрхэнд ирээд тэгээд дэлхийн 2 дугаар дайн та нар болсныг санаж байгаамаа. Тэгээ энэс чинь болоод дэлхий дээр өчнөө одоо сая хүн амь өргөдлөө шүү дээ. 50, 70, 80 сая хүн гэдээ ярьдаг. Зарим нөгөө нэг одоо чинь хятад болж байсан тэр хүн амтан хэдэн зуун саяараа өгчээсээ эднэрийг бол бас тооцохгүй. Зарим нь тооцоод оруулах тэр энэ тоо бол ер нь замбрааг бол та нар боддоо 70 сая хүн гэдэг чинь бол аимшигтай зүйл байхгүй. Тэгэхээр тэр инфляц гэдэг юм чинь инфляц гэдэг чинь улсын төсвийн алдагдлыг нөхөх гээд тэр өөрөө нөхөх гээд тэгээд тэр нь инфляцаар ингээд шийдэх гэсэн оролдлого бол ямар аюултай юмд хүргэдэм бэ гэдгийг бол харж байгаа баг. Зимбабве улс гэдэг одоо бид нар зөвхөн зах цухаас нь сонсч л байсан баг. Гэхдээ яг эдний одоо түүх гэдэг юм бол одоо гайхамшигтай байгаа шүү дээ. Та нар энэ юун дээр харж байгаа баг. Тэр хоёр мөнгөнд тэмдэгт тийм ээ. Хамгийн том мөнгөнд тэмдэгт нь 50 Зимбабве доллар байсан баггүй юу? Хамгийн том мөнгөнд. Одоо манай Монголын хамгийн том мөнгөнд тэмдэгт чинь 20 мянгатын дэвсгэрд байгаа шүү дээ. Тэнд бол 50 доллар байсан. 3 жилийн дараа гэхэд тэр мөнгөнд дэвсгэрт нь 100 триллион Зимбабве доллар болсон байх жишээтэй. 3 жилийн дотор мөнгөнд тэмдэгт. Тэгээд 100 тэр мөнгөнд тэмдэгтээр нь 100 триллион Зимбабве доллар гэд бичсэн байсан ч гэсэн тэрийг баг одоо тоодог хүн байхгүй сүүлдээ баг жорлонгийн цаас болж одоо ингэж хувирсан байх жишээтэй. За тэгээд Туркийн жишээ байж байна. Одоо энэ Эрдоганы засагийн үед бол инфляц бол 75% төрж исэн.
75% хүрчээсэн. Тэгээ тэрэн дээр дотроо бол нийгэмд ямар их одоо уршиг тарьж ирснийг бол та нар мэдж байгаа. Тийм учраас Монгол улсад бол одоо 1990 онд тэр шинэ тогтолцоороо шилжээ. Тэгээ үнийн өсөлт бол ерөнхийдөө бол одоо чинь 1996 он гэхэд чинь баг үнийн өсөлт 400%, 500% хүрчээсэн шүү дээ. 400-500% хүрчээсэн. Тэгэхээр аимшигтай өсөлттэй байсан байхгүй инфляц. Тэгээд тэрийг бол тодорхой арга хэмжээ авсны ачаар хагас жилийн дотор бол нэг оронтой тоонд шилжүүлж байсан. Гэхдээ энэ бол зүгээр нэг тэгээд ярьсан шиг тийм амархан хийгдэж байгаа. Асар их төлбөр төлж байж, асар их үнцэн төлж байж одоо бид нар энэ асуудлыг бол шийдэж байсан юм аа. Тиймээс улс төрчдийн одоо энэ популизм давтахгүй мөнгөний бодлого явуулж байхын тулд бол тэр Төв банк гэдэг юм чинь засгийн газраас тусгаарлаж энэ ангид байх ёстой маа. Төв банк гэдэг чинь бие даасан институт байх ёстой. Энэ бол одоо тэр инфляцийн асуудал, төгрөгийн худалдаа авахтай холбоотой асуудал гэдэг. Бид нар бас хоёр янзаар тайлбарлаад байдیں۔ Тэгээ энийг одоо гол үүргээл одоо барьж явах ёстой энэ гэсэн ийм маягаар ингээд шийдэж хуульчилж одоо энийг хэрэгжүүлэх гэж явж байгаа. Зүгээр сүүлийн үед нэг сэтгэл зовоож байгаа асуудал бол юу юм бэ гэхээр бол Монгол банкны тэр хараат бус байдал, бие даасан байдал нь бол албан ёсны статустай боловч яг хэрэг дээрээ бол энэ чанараа тэр хараат бус байх чанараа ер нь маш эрчимтэй алдаж байна. Маш эрчимтэй алдаж байна. Тэгээ энэ бол маш харамсалтай процесс өрнөж байна гэсэн үг. Тэгээд хам их төгшүүртэй процесс. Энэ ер нь юунд ч хүргэж болно шүү. Тийм учраас тэр Монгол банкны бие даасан байдлыг ангах, Монгол банкны одоо менежмент нь улс төрөөс бүр маш хол байх хэвээр, маш хол байх хэвээр. Технократууд яг цэвэр мөнгөний бодлогоо одоо бодлогын хэмжээнд барьж чадах. Тэр хэмжээний зангарахтай бодлоготой хүмүүс байх хэвээр асуудлыг бол бид нар онцгой анхаарах хэвээр. Энэ дээр бол одоо улс төрийн намууд, ашиг сонирхлын группүүд ч гэсэн ер нь бол эцэг эцэстээ бид нар буруу хүн тавьчих юм бол өөрсдөө хорлон шүү гэдгээ бол одоо ойлгох цаг болсон л доо. За дараагийн нэг шийдэл нь бол юу юм бэ гэхээр бол за орлого олж чадахгүй. Тэгвэл одоо яах вэ гэхээр зарлага тань яа гэж байгаа. Зарлага багасгах гэж байгаа. Тэгэхээр улсын төсвийн зарлагыг одоо танах хэмнэх төрийн албыг сонгогдох тухай одоо асуудал бол энэ ч яригдаад байдаг. Тэгээ манад бол өргүү зардал бол ер нь бол замбрааг үлдээ. За төсвийн хулгай гэдэг бол одоо бүр хэлэх чиг болохгүй хэмжээнд хүрч чад байж байгаа. Тэгээ сая тэр өрнж байгаа явдлуудыг бол та нар харсан бах тэр нөөцний хулгайтай орсон асуудлууд бол бүр замбраага алдсан юм л байна л дээ. Тэгээ эн чинь бол төсөвт бол бас нэг мөнгө байхгүй ш. Мөнгө нь бол байгаад байгаа. Энэ маань бол хулгаанд явж байгаа даа өрөө шиггүй зарцуулагдаж байгаа даа гэдэг гэсэн юм яригдаад байгаа. Одоо бид нар багш нарын цалин нэмэх тухай асуудал гээд одоо тэр ажиллагаа илт боллоо. Сонин юм гарч ирж байгаа байхгүй юу? Сургууль барьчихсан. Тэгсэн мөртлөө тэр сургууль дотор нэг сандал байхгүй, ширээ байхгүй, юу ч байхгүй. Тэгээд асуудал юун дээр яригдах вэ гэхээр одоо мөнгө байхгүй гэсэн нэг тиймэрхүү тайлбар хэлж байгаа. Эсвэл тендерээ зарлж амжаагүй байна гэсэн тайлбар хийж байгаа. Гэтэл боловсролын яам нь болох тэр өөрөө сандал ширээ тэр нэг тансаг одоо юу гэдэг юм тогтчулчихсан байна гэж ингээд хаасаагүй яриад байсан. Тэгээ эн чинь нөгөө нэг улсын төсөв гэдэг маань ямар үр ашиггүй байна, ямар зориулалт юм биш. Одоо зүйлс зарцуулагдж байна гэдгийг бол харуулад байж байгаа. За тэгээд дээрэс нь нэг том юм байгаа. Улсын төсвийн тэр зарлага тал дээр нь байж байгаа зүйл бол төрийн албанд одоо 10 бүрийн хаалгаар шургалсан түн бөмбөн шимэгчд байна гэж би хувьдаа үзэж байгаа. Шимэгчд байна гэж. Бэртгчд хүнд сурталтнууд одоо бүр тэнд бүр ингээд шавчихсан. Хийж байгаа юм байхгүй. Хийж байгаа юм байхгүй. Тэгсэн мөртлөө улсын төсвөөс цалинжаад явж байдаг. Цалин авчгаад дээрээс нь шүү авилгал аваад тэгээд тэрүүгээрээ одоо энэ эдийн засгийг бомлоод явж байгаа. Та нар бол одоо надаар хэлүүлэхгүй энэ сони хөвлөлөөс бол одоо сайн мэдж байгаа. Төрийн албанд байгаа хүмүүсийн тоо бол ингээд сүүлийн хэдэн жилд бол яаж өссөн байна. Тэгээд дахин өссөн шүү дээ. Дахин өссөн. За яг удаа өссөн байж болно. Тэгэхдээ яг тэр хэмжээгээр бүтээмж нь нэмэгдсэний мөнгө ихтэй байхгүй. Төрийн албаны хүнд суртал хэвээрээ нөгөө асуудал шийдэж байгаа цаг хугацаа нь бол уртсаал байдаг. Янзаар яриад байдаг. Тэгээ энэ маань бол явсаар байгаа нөгөө грекийн зам руу орж ин л дээ. Тэр грек би түрүүнд зампуурл зарласан гэж яриадсан. Тэр чинь нэг учир шалтгаан нь бол энд байсан шүү дээ. Төрийн албаныхаа тухай хуулинд одоо төрийн албан хаагчдаа доктор сурвалжтай ажлуулыг баталгаатай байлгая гэдэг ингээд нэг хууль батлаад тавьчихсан.
Тэгээд сонгуул болдог. Сонгуулийн дараа шинэ улс төрийн хүчин гарч ирээд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүстэй тэн дотор нь одоо нөгөө түрүүний миний яриад байгаа нөгөө бэртгчид, чимэгчд элдв янз юмнаас ангижрыг ихтер нөгөө төрийн албаны хууль нь болцоо олгодог, халж болдог, сольж болдог. Тэгэхээр нөгөө шинэ гарч ирсэн улс төрийн хүчин яадаг вэ гэхээр шинээр хүмүүс ажилд авчдаг. Тэгээ орон тоо нэмэгдчихдэг. Нөгөө зардал нь нэмэгдчихдэг. Тэгэл жоохон байжснаа дараагийн сонгуул болонгууд дахиад яг тэр асуудалтай авдагддаг. Дахиад шинээр ажилч тавдаг. Ингээд явсаар байгаа сүүлдээ грекийн эдийн засаг бол ингээд нураад унжих жишээ. Манайх бол яг энэ зам руу орж чаддаг. Одоо хэрвээ та нар санаж байгаа бол 2 жилийн өмнө жилийн өмнө нөгөө төрийн албан хаагчдын үр ашгийг нэмэгдүүлнэ, цомгтгол хийн, 9 хувиар цомгтгох нь энэ төр гэж яриадсэн. Өнөөдөр цомгтгосон хүн ганц ч байхгүй байна. Тэгэл яаж хийж байгаа л нөгөө Паркинсоны хуулиар энэ тэнд очиод ингээл асуудал нь чимээгүй болчдөг. Одоо байх жишээ те. Тэгээд зүгээр энэ дээр бол одоо нэг олигтойхон шиг нэг үнэхээр тэр нэг шийдэмгийн нэг зоригтой арга хэмжээ авъя энэ төр гэж яриад байдаг нөхдүүд бол иймэрхүү юм дээр л авах хэрэгтэй байхгүй юу? Иймэрхүү юм дээр л одоо арга хэмжээ авч тэр төрийн албаны цомгтголыг хийж төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаар бол онцгой анхаарах хэрэгтэй. Сүүлдээ бүр тийм анекдот шиг юмнууд гараад ирсэн байна л шүү дээ. Төр гэдэг чинь юу юм бэ гэхээр цүнх баригчдыг хамгаалдаг цэрэг зэвсэгтэй цагдаатай даатгалын газар гэж. Цүнх баригч тэр нэг элдв янзын бэртгчдийг одоо хамгаалдаг даатгалын газар юм байна л да. Тэгээд дээрээс нь бас цагдаатай, цэрэгтэй, шүүхтэй нөгөө нэг элдв янзын юмнуудтай ийм юм болчихсон байх шүү гэж яригдаад байгаа. Бид нар нэг улсын төсвийн зарлага тухай яриад байна шүү дээ. Улсын төсвийн зарлагаа одоо танах манах болцоо энд юу вэ нэмтэр гэсэн. Дараагийн нэг асуудал нийгмийн халамжийн асуудал. За энэ нийгмийн халамжинд зарцуулж байгаа мөнгөний динамикийг та нар бол бас энэс харж болно. Гэхдээ энэ дээр бол бас дахиад бид нар юмд ингээд наанта цаанта учир начрыг мэдж хандах хэрэгтэй. Энд нэг том асуудал өөрөө ирэхгүй гарч ирдэг. Би урд нь ч гэсэн бас нэг энэ талаар хүн ам зүйн асуудал гэдэг тусад нэг лекц уншиж байсан. Тэрийг бас линкийг өгж байгаа. Тэрийг та нар эргээд харж байна. Монгол улсын хүн ам зүйн бүтцийг одоо авч үзэх хэрэгтэй юм. Тэгээ тэрний динамикийг авч үзэх хэрэгтэй юм. Ажиллах хүч гэдэг маань ямар хуу янзтай байгаа вэ? Ажиллах хүчний оролцооны түвшин гэдэг маань бол ямар хуу янзтай байгаа вэ гэдэг ингээд янз янзын асуудлууд байж байгаа. За ямар ч гэсэн эдийн засгч нар бол юу гэж ярьдаг вэ гэхээр бол төсвөө хэмнээ, төсвөө одоо таны цомгтгоё гэж ярьж байгаа боловч энэ бол логикийн хувьд бол эрүүл сурвалж ухаанаар бодсон ч гэсэн зөв байгаа боловч улс төрчин шийдвэр гаргахдаа энэ дээр бол дуурч чадахгүй. Тодорхойлолтоор дуурч чадахгүй. Яг гэвэл сонгуул ойртчих юм бол тэгэл ярих юм нь мөнгө тараана. Төрийн албан хаагчдын цалингийн нэмнэ. Тэднийг сонгуульд ажиллана. Тэгээд сонгуульд ялна. Тэгэхээр нөгөө сонгуульд ялалт авцардаг нөгөө төрийн албан хаагчдаа цомгтгон элдв янз юм яриад эхлэх юм бол тэгээд одоо ер нь шанс байхгүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ зарлага тал дээр улсын төсвийн зарлага тал дээр бол түмэн асуудлууд байгаа. Энэ дээр ингээд зоригтой алхам хийхгүй бол ингээд нэг дүүргэс гисэн байдлаар яваад ах юм бол бид нар тэр улсын төсвийн алдагдлын асуудлаа шийдэж чадахгүй, тэрнээс уламжлагдаад ирж байгаа үүсдэг тэр өөрийн асуудлаа ч гэсэн шийдэж чадахгүй гэж. За тэгээд нэг өөр одоо ямар арга зам байгаа тэр өөрийн асуудлыг чинь шийдэх тэр улсын төсвийн алдагдлыг чинь шийдэх ямар арга зам байгаа юм бэ гэхээр нэг одоо сүүлдүүлж байгаа гайхамшигтай арга болоо. Гайхамшигтай гэдэг нь би халдан дотор ярьж шүү дээ, тийм. Энэ бол татвар нэмэх тухай асуудал байж байгаа. За улс төрийн хувьд бол татвар нэмнэ гэдэг бол ер нь өөрийгөө дүүдлж байгаатай яг адилхан. Энийг би зүгээр хэлж байгаа. Одоо хэдэн хувиар нэмэх вэ? Төсвийн алдагдлыг хаах хэмжээнд татвар нэмье гэж байгаа. Өнөөдөр одоо бид нар багш нарын цалинг энэ ондоо багтааж 26 хувиар нэмье. Эх оны 1 сарын 1-ээс 50 хувиар нэмье. Ингээд нийтдээ 76 хувиар нэмэгдүүлье гэсэн шийдвэр бол гаргаж байгаа шиг байна. Тэгээ эн чинь бол эцсийн дүндээ бол 1.1 их 80 төгрөг. Тэгээ энэ мөнгийг ханаас олох вэ гэж. За нөгөө зарлага дээр нь байж байгаа элдв янзын юмнуудаас хасъя гэдэг байгаа. Би түрүү ярьлаа. Ягаад хасч чадахгүй вэ гэж. Зоригтой арга хэмжээ авах тийм хоншортой хүмүүс бол энэ дотор бол их л ховор байгаа. Тэгээ өөрөө ханаас яаж энэ одоо мөнгийг олох юм.
Тэгээ эн чинь нэг сони юм баг шүү. Би зүгээр л бас нэг жоохон гадралдаг учраас л ярьж байна. Одоо чинь ерөнхий боловсролын сургууль дээр багш бол үндсэн цалин авчгаад тэн дээр нөгөө нэг илүү цаг дэвтэр зассан мас энэ гэдэг нэг юмнууд тооцогдоод явдаг байхгүй. Тэр бүгд нь болох тэр үндсэн цалингаас нь тооцогдоод явж байна. Тэгэхээр 1.5 сая төгрөгийн цалингаас тэр бүгдийг тооцох 3.5 сая төгрөгөөс тооцно гэхтэр чинь ямар дүн гарч ирэх вэ? Ямар дүн гарч ирэх вэ? Тэрийг ер нь бодож байгаа мөнгө юм гэсэн асуудал. Одоо удахгүй эмч нарын асуудал гарч ирнэ. Уушаа гараад ирчихсэн байна гэж байна. Эмч нар ч юм бол одоо мэдчихэж байгаа шүү дээ. Үнэхээр одоо нөхцөл байдал нь бол ер нь маш хэцүү шүү дээ. Маш хэцүү. Тийм учраас тэр эмч нарын цалин хөлсийг бол нэмэх нь бол гарцаагүй шаардлагатай. Тэгэхдээ дахиад асуудал гарч ирж байгаа байхгүй. Хаанаас энэ мөнгийг олох юм бэ гэж. Хаанаас их мөнгийг олох юм бэ гэж. Тэгээ яагаад ийм тогтолцоороо орчих вэ? Энд чинь бол эдийн засаг дотор бас нэг хөдөлмөрийн бүтээмж нэг ерөнхий нэг пропорц нэг тийм тэнцвэрүүд байдаг л дээ. Одоо жишээлбэл одоо инженер хүн хэдэн төгрөгийн цалин авах юм, эмч хүн хэдэн төгрөгийн цалин авах юм, багш хүн хэдэн төгрөгийн цалин авах юм, үйлчлэгээний ажилтны хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдэг энэ чинь бас нэг хоорондоо нэг тийм зохистой харьцаанууд байдаг байхгүй. Тэр бүгдийг бол үндсэндээ бол манайх бол одоо ингэж байхгүй болгочихсон. Тэгээ энэ бол нэг тийм гинжин урвал руу яваад өгчлөө. Тэгээ энэ юугаар дуусахыг бол одоо үнэхээр хэлэхэд бол маш хэцүү байна. Зүгээр яг одоо энэ их бүдүүн баримжаагаар аваад үзэх юм бол улсын татварыг бол одоо төрөл бүрийн татварыг бол нэг 10%-аас доошгүй нэмэх шаардлага гарч ирж байгаа. Урд нь бол одоо энэний өмнөх засгийн газрын үед парламентын үед бол татвар нэмэхгүй гэж ярьж исэн боловч үүний хэрэг дээр далдуур бол тэр хураамж, шимтгэл, элдв янзын юм тэргээд татварыг бол зөндөө нэмсэн. Хэдэн төрлийн татварч нэмсэн байл маш их тоо явж байсан. Энэ удаа ч гэсэн хэрвээ одоо ингээл улсын төсвийн энэ орлого зарлага дээр бид нар олигтой шиг реформ хийж чадахгүй бол татвар нэмэх тухай асуудал бол гарцаагүй ярина. Хэрвээ өнөөдөр бид нар татвараа нэмэгдүүлж чадахгүй бол би түрүү ярьсан тийм ээ ирээдүйн үеэсээ зээлээд за яг тэд нар төлнө гэж. Манай нэг сөрхий улс төрчд хэлсэн шүү дээ. Та нар юунд нь санаа зовоод байгаа энэ өр зээл энэ төр гэл эний чинь дараагийн үеийнхэн төлчих нь энэ төр гэж нэг мэдээлэл хийсэн тийм нөхөрч одоо бас байгаа. Та нар энийг бол ямар ч тусан санаж байгаа байхаа гэж бодож байна. Хинээс татвар авах уу? Хаанаас татвар авах уу гэдэг бас асуудал гарч иж байгаа. Зүгээр татвар нэмье гэдэг юм бол. Тэгээ ер нь бол зүгээр улсын төсвийн орлогын хэдэн хувийг юу бүрдүүлж байна гэсэн энэ динамикийг ингээд харж үзээд судлаад байх юм бол тэн дотор нэг сони юм харагдтыг. Тэр улс орон хэрэг зэрэг хүчрхэг улс орон бэ гэж. Төр засаг нь хэрэг зэрэг нэр хүндтэй юм бэ гэж. Ард иргэд нь хэдийн хэмжээний одоо боловсролтой юм, ёс зүйтэй юм, одоо хариуцлагатай, нийгмийн хариуцлагатай юм. Ард иргэд нь иргэнийхээ үргийг хэрхэн яаж гүйцэтгэдэг юм бэ гэдгийг бол улсын төсвийн тэр орлогын одоо элементүүд яаж бүрдэж байна, хэн хэдэн хувийг эзэлж байна гэдгээс нь юу хэдэн хувийг эзэлж байна гэдгийг ингээд анализ хийгээд байх юм бол маш тодорхой харагддаг. Сул засаг бол яадаг вэ гэхээр бол мөнгөө цуглуулж чаддаггүй. Тэгэхээр мөнгөө цуглуулах хамгийн амархан арга бол гайлал байдаг хэрэг. Эрх хүчний хэлээр гарч байгаа, орж байгаа юмн дээр нь очиж суучхаад ингээд нэг татвар аваад иждэг. Бусад юмн дээр нь болох дээр татвар авч чадахгүй. Аж ахуйн нэгжийн орлогын татвар гэхээр нөгөө аж ахуйн нэгж байгууллагууд нь 2-3 баланстай ашиггүй ажиллаж чинь гэдэг ингээд очиж. Хүн амын орлогын татвар гэхээр бас ялгаа байхгүй нөгөө хүн амын орлогын одоо бас хараахан цуглуулж чаддаг. Тэгээ энэ бүгдийг чинь реформ хийж явсаар байгаад өнөөдөр бид нар бас нэг эрүүл саруулч гэсэн гэж хэлэхгүй ч гэсэн бас нэг тийм татварын тогтолцоотой болчихсон байж байгаа шүү дээ. Тэгээд та нар зүгээр хуваараа сонирхоод үзэнээс галийн татвар, хүн амын орлогын татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвар, матурын энэ динамикийг бас нэг харчгаараа. За зүгээр хүмүүс бол юу гэж ярив татвар хинээс авах юм бэ гэхээр одоо баячуудаас авах хэрэгтэй шүү дээ. Одоо манай нийгэмд бол баячууд бол ер нь замбраага алдлаа гэж байна. Тэгээд баячуудаас татвар авна гэдэг чинь бол өөрөө хэдэн зуун жил одоо бүрэлддэг процесс. Ганц хоногийн дотор хийждэг зүйл биш. Хөрөнгөтэй хүмүүсээс татвар авна гэдэг чинь бол тийм амархан зүйл биш шүү дээ. Хөрөнгөтэй хүмүүс чинь өөрөө тэр нөгөө нэг татвар хинээс авах уу яах вэ гэдгийг шийдэж байгаа хүмүүс. Татвараас хэрхэн яаж зайлсах вэ гэдгийг бол одоо зайлах аргыг бол өстой бүр гайхамшигтай эзэмссэн хүмүүс байдаг. Одоо чинь хүн амын орлогын татварыг нэг том баян нөхрөөс авъя гэдэг юм бол нөгөөдөг чинь би салиа авдаггүй шүү дээ гэж хэлэхдээ тэгэл болно шүү дээ. Хүн амын орлогын татвар байхгүй. Тэгээд чи яаж энэ зардлаа гаргадаг гэхээр бол энэ манай компани урсгал зардал дотор явд юм а гэдэг ч юм уу ингээд одоо ингээд амыг хаачиж явах жишээтэй. Тэгээ ямар ч улсан татвар ингээд авъя гэхээр бас яг тийм санснаар одоо ингээд
авчдаг асуудал биш ээ. Нөгөө талаас бас нэг асуудал байгаа. За яг татвар цуглууллаа гэж бодъё. Татвар цуглууллаа гэж бодъё. Хүн татвар төлж байгаа, шударгаар татвараа төлж байгаа хүн чинь асууж байгаа шүү дээ. Гэхдээ миний төлсөн татвар юунд зарцуулагдаад байгаа юм бэ? Өөр ашигтай юмд зарцуулагдаж байна уу? Эсвэл одоо өөр юмд зарцуулагдаж байна уу? Би татвар төлсөн чинь тэрүүгээр нь очиод нөгөө сайд нь 600 аваад унцдаг, 700 аваад унцдаг. Би татвар төлсөн чинь сайд нь өөрөө тасалгаагаа зохицуулаад өгчдөг. Би татвар төлсөн чинь нөгөө дарга нь хэдэн найз хүүхнүүдэд дагуулад одоо далаад очиод амарчдаг. Тэгэхээр би ер нь юу боллоо гэж эднэрт татвараа төлж явах ёстой юм бэ гэсэн асуудал бол яригдаад байгаа. Манай худалдаа аж үйлдвэрийн танхимын зарим нэгэн нөхдүүд бол асуудлыг бол нэлийн хурц нэг хэсэг тавьсан шүү дээ. Ер нь татвараа төлөхгүй шүү нөхдүүд минь. Та нарын татвараар төлж байгаа мөнгийг одоо үнэхээр л нийгмийн төлөө өөр ашигтай юм зарцуулахгүй бол хулгайч нарыг бид нэр ямар мөнгөний бэлдэж өгөх үүрэгтэй биш ээ гэд ингээд хэлжсэн. Тэгэхээр энэ татвар нэмнэ гэдэг бол маш одоо улс төрийн хувьд бараг бүтэмжгүй шахуу асуудал. Яг процессын хувьд бол хэрэгжүүлэх тэр маш төвөгтэй асуудал бол энэ дэр дахиад нөгөө нэг сэтгэлийн тэнхээ, эрд зориг үнэхээр одоо нэг нийгмээ бодсон тэр юмнууд чанар шийдвэр гаргаж байгаа хүмүүст бол их чухал байгаамаа. За ингээд үндсэндээ энэ одоо нөгөө улсын төсвийн алдагдлаас үүдэж байгаа тэр өөрийн асуудлыг шийдэх үндсэн арга замууд гэдэг юм бол сая би одоо үндсэндээ бүгдийн л ингээд та нарт ярьж хэлж өглөө. Эдийн засгийн өсөлтийг хангах асуудал бол хамгийн чухал юм байна. Дампуурал зарлах нэг вариант байд юм байна. Гэхдээ тэр нь бол бүтэхгүй юм байна. За мөнгө хэвлэх вариант байд юм байна. Тэр ч одоо бас аюултай юм байна. Зарлага таны гэхээр одоо ингээд түмэн асуудал гарч ирээд тэрлэг одоо тийм одоо зарлага танах чадваргүй болтлоо засаг дөрөнд сулдчихсан юм байж байна. Тэгээд татвар нэмий ихтэй одоо ямар хөө янзын үр дагавартай байж болох вэ? Одоо нийгмийн даатгалын татвар гэж бид нар яриад байж байна. Энд чинь бол аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол асар их хэмжээний дарамт болж байгаа л гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл Монгол улсын хүн амын бүтцэн нь ямар байгаа вэ? Гэл ингээл аваад үзэх юм бол бас сонин асуудлууд орж байна. Тэгээд энд хөндөгдөг үнийг сэдв бол татвар шудраг байх тухай асуудал гарч ирээд байгаа. Шудраг байх тухай асуудал гарч ирж байгаа. Яг одоо төлдөг бай гэж бодъё л да бүгдээрээ одоо төлдөг бай гэж үтэй. Тэгэхдээ хүн амын орлогын татварыг 10% гэдэг ингээд хүн болгоноос авна гэхээр тэрбум төгрөгийн орлоготой хүний төлж байгаа 10%, сая төгрөгийн төгрөгтэй хүний төлж байгаа 10%, 100 мянган төгрөгийн одоо хүний би зүгээр жишээ авч 100 мянгаас төлөхгүй л дээ. Тэгэхдээ 10% гэдэг ингээд бодоход тэдний жин нь нөгөө орлого дотор нь эзэлж байгаа жин нь шал ондоо байхгүй. Шал ондоо байдаг. Тийм учраас харахад одоо их сайхан тэгш ингээ 10% татвар бүгдэрнгээс нийтлэхэн аваад байгаа юм шиг боловч хэрвээ авж гин одоо яг жинкнээр авч чадчихна гэж бодвол тэгж сонсогдоод байгаа боловч яг тухайн нөгөө өрхийн орлогоос тухайн хүний орлогын төвшнгөөс хамаарат эрх ачаал нь шал ондоо байдаг. Шал ондоо байдаг. Тийм учраас энэ шудраг одоо нэг татвар цуглуулдаг механизм бий болгоё гэх юм бол энэ нэмэгдсэн өртгийн албан татварын тухай асуудлыг бол ярьдаг л да. Тэгэхээр ер нь манад нэмэгдсэн өртгийн албан татварын тогтолцоо нэвтэрсний ачаар улсын төсөв бол мөнгөтэй болсон. Улсын төсөв бол мөнгөтэй болсон. Энийг бол манай эдийн засгч нар, судлаач нар бол маш сайн судлах ёстой. Би бас өөрөө яг энэ дээр тодорхой хэмжээгээр оролцож явсан хүнийхээ хувьд бол айгүй сайн мэдж байна. Улсын төсөв мөнгөтэй болоод одоо элдв янзын юмд зарцуулах мөнгөтэй болсны үндсэн учир шалтгаан ямар ч үсэн сүүлийн нэг 15 жилийн хувьд бол энэ нэмэгдсэн өртгийн албан татвар бол байж байгаамаа. Тэгэхээр энэ албан татварын онцлог нь бол юу юм бэ гэхээр бол орлого дээр биш хэрэглэн дээр ногдуулдаг татвар. Чи хичнээн хэмжээний орлого олж ийн гэдэг дээр биш чи хичнээн хэмжээний юм хэрэглэж гинэ гэж. Тэгэхээр баян чинэлэг хүмүүний хэрэгэлдэг юм бол нэг ондоо орлого багтаа хүний хэрэгэлдэг юм нэг ондоо дундч орлоготой хүний хэрэгэлдэг юм бол нэг ондоо шүү дээ. Тэгэхээр тэр орлогууд дээр нь хэмжээ нь хүртэл ондоо. Тэгэхээр тэр хэрэгжилж байгаа хэмжээнд дээр нь татвар ногдуулаад өгч байгаа. Чи их л хэрэгжилж байгаа бол ахиуган татвартай. Чи хэмнэлттэй одоо яг гайгүй байгаа бол төлөх татвар ч бас харьцангуй бага байна гэсэн механизм байгаа. Тэгээ энийг бол одоо дэлхийд даяараа бодож байгаа л одоо олсон татварууд дотроос хамгийн гайгүй төрөл нь
Энэ юм байна. Энэ нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг чинь бол энэ эдийн засгийг гажуудуулдаггүй. Эдийн засгийг одоо ингээд нэг сүйтгээд тавьчихдаггүй нэг ийм тогтолцоо юм байна л гэсэн ийм л одоо шийдлийг бол аваад явчихж байгаа. Тэгэхдээ дахиад асуудал бий. За яг энэ зөв тогтолцоо байж. Яг хэрэгжүүлэх тухай асуудал гараад ирэхдээ одоо юу гэдэг нөөц чинь бол буцаан олголт нь бол нөөц өндөр байна, буцаан олголт нь 2% байна гэж одоо баг байна, энийг 5% болгоё гэж зарим нэгэн хүмүүс бас популизм хийгээл ингээл яриад байж байна. Тэгэхээр энэ асуудал нь юундаа байдаг вэ гэхээр бол тэр нөөц гэдэг имийг хэрхэн яаж тооцож хураах гэдэг. Нөөтийг хэрхэн бодох юм? Яаж хурааж авах юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Тэгээ энэ дэр манайх гажуудуулаад яйчихсан гэж би хувьдаа боддتي. Гажуудуулаад яйчихсан. Тийм учраас энэ нөөд гэдэг юм чинь ер нь хөгийн юм байна шүү. Энэ шиг л одоо муухай юм алга гэсэн ойлголт бол аж ахуйн нэгж байгууллагууд энэ одоо бизнесийн ард иргэдийн дунд бол бий болчиход байх шиг байна. Энэ бол цэвэр хэрэгжилттэй холбоотой. Хэрэгжилтийн нь бол буруу хийчихсэн байгаа учраас бол энэ чинээс үүсэж байгаа. Тэрнээс бол энэ нөөт бол өөрөө дотоодын үйлдвэрлэж ялгаа байхгүй, импорт ялгаа байхгүй, аль алинд нь яг ногдуулдаг татвар учраас бол тэр сөргөөр эдийн засгт нөлөөлөх юм байхгүй. Их тийм нейтрал шинж агуулгатай ийм татвар юм байгаамаа. Тэгээ энийг бол бид нар шүүг үнзгэрүүлэн судалж манай судлаачид эрдэмтэд бол энийг бол бас нэг яг жинхэнэ өөрөөр функц нь бол маш тодорхой болгож ярих ёстой байхаа гэж бодож байна. За ингээд би ерөнхийдөө энэ улсын төсөвтэй холбоотой, төсвийн алдагдaltaй холбоотой, төсвийн алдагдлыг дагаад үүсдэг тэр өөртөө холбоотой асуудлуудыг бол ерөнхийдөө ямар шийдлүүд байдаг вэ гэдгийг бол та нарт мэдээлэх үүднээс нэг тийм хэлбэршүүлсэн вариантаар өглөө. Тэгээд та нар өөрсдөө бол энийг бол гинзгийрүүлээд ингээд судална. Зүгээр эдийн засгчдын нэг сонирхолтой юм байдаг л да. Анекдот шахуу. Тэгээд тэр нь бол юм бэ гэхээр бол тодорхой зүйл одоо тохиолдно гэдэг ингээд хүлээлт үүсээд тэгээд хүлээгээд ахтар тэр нь маш их уддаг гэж. Одоо нэг ийм юм болно да. Энэ ер нь ингэхэндээ тэгээд ингэхтэр л нэг тийм хүлээлт үүсэл ингээ хүлээгтэр ёортой тэр нь болдгоо тэгэл хүлээгээл. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь тэр нь гинт болчихсон. Тэгээ маш хурдан болоод өнгөрдөг. Тэгээ тэр хооронд нь юу ч хийж амждаггүй байхгүй. Тэгээд одоо маш гүнзгий хямралд эдийн засгээс хөрвүүлчихсэн суудаг нэг хэмэнгуйн зохиолд гардаг штэ. Чи ягаад дампуурчихсан бэ гэсэн чинь үгүй мэдхгүй болон зүгээр л байсан гэсэн чинь гинт ингээл дампуурчихлаа гэдэгтэй адилхан байхгүй. Өөрөөр хэлэх юм бол бид нар өнөөдөр ингээд харахад бол үгүй зүгээр л байгаа юм шиг болоод байгаа юм шиг одоо за яг нэг энэ тэнд нэг юм байгаа бах. Гэхдээ одоо ерөнхийдөө гайгүй байна гэж бодоод байгаа юм шиг. Гэхдээ гинт нэг юм болоход бол тэгэл бид нар ямар ч бэлтгэлгүй байна. Тэгээ энийг бол би одоо онцгой анхааруулж саяны дээр бүх юмнуудыг яриад байгаа юм шүү дээ. Нэгэн ямар нэгэн зүйл тохиолдол бужигнаад ирэхэд бол хариу арга хэмжээ авах тийм цаг хугацаа байхгүй шүү. Тийм учраас тэр улсын төсвийн алдагдал, улсын төсвийн өр гэдэг имийг бол бид нар онцгой анхаарч явах хэрэгтэй. Энийг бол бас дахиад манай эдийн засгч нар бол шоолдог л одоо анекдот маяг юм байдаг. Наадах чинь шийдэж болно. Шийдэхин тулд даанч их мөнгө хэрэгтэй болчих байна гэж ингэж ярьдаг. Гэхдээ энэ дээр бол манай шийдвэр гаргадаг хүмүүс маань энэ маань одоо ер нь ямар асуудал вүлээ, ямар учиртай асуудал вүлээ, энэ философи нь юу вүлээ бид рүү хэллээ шүү дээ. Тэр үе хоорондын шилжилтийн асуудал, энэ төрийн тогтолцоотой холбоотой асуудал, ямар юмд нүүлэлдэг вүлээ энэ төр гэд би төрөн бүгдийг ярьсан. Энэ бүгдтэй бол уялдаа холбоотой байх хэрэгтэй. Ер нь зүгээр манад бол макро эдийн засгийн энэ уялдаа холбоог ингээд бас нэг хараад шийдэл гаргах чадвартай улс төрийн нөлөө хүчин зүйлүүдийг бас давхарт тооцож чаддаг. Өөрөөр хэлбэл тэр улс төр эдийн засаг хоёрыг хооронд нь бас нэг холбоод учир начар тэр холбоос нь мэддэг тийм хүмүүс л ер нь төр зэсэгт байвал их зүгээр байгаа юм да. Тэгээд энийг бол бас бид нар бодох байх гэж бодож байна. Тэгээд би ерөнхийдөө энэ лекцээ бол өндөрлөе. Саяхан тэр Нобелийн шагнал авсан хоёр нөхөр бол эдийн засгийн өсөлтийг яаж хангах вэ? Тэн дотор одоо инновацийн хүчин зүйл ямар үүрэг гүйцэтгэх вүлээ, технологийн хөгжил ямар үүрэг гүйцэтгэх вүлээ энэ гэсэн асуудлыг бол хөндөж байсан. Тэгээ энийг хэрвээ та нар үнэхээр сонирхож байгаа бол би дараа нь тусад бас нэг лекц бэлдээд танилцуулж болно. Энэ удаа бол энэ хүндсэн асуудал улсын төсвийн
алдагдал тэрний одоо үр дагавар болж байдаг өөр ямар хөө янзтай байгаа юу вэ гэдгийг ингээд нэг тийм хэлбэршүүлсэн байдлаар тайлбарлалаа. Баярлалаа.